За сайн байцгаана уу. Тэгээд бичлэгээ ер нь оруулахгүй нэлээ удаан ингэж явсан хөлцөл өчье. Тэгээд ойрын үед ерөнхийдөө ямар хөө шалтгаануудаас болоод ийм байгаа ерөнхийдөө лайв дээр болон өөр бусад юм дээр нэлээ олон удаад уртсан байгаа. За тэгээд миний хувьд болохоор одоо Cambridge Math-ийн дэвтрээ харуулж байна. Тэгээд Cambridge Math болохоор ингээд саарл өггүй бол тосон үзгэр дагнадаг ч гэсэн дуу гаргах мэдээлэл болон 2 дугаар семестр эхэлж байгаа гэхэд иймэрхүү юмнуудаа арай өглөөр тэмдэглэж байгаа. Тэгээд хийх ёстой даалгавраа тэр ягаан цаасны доотлол дээр бичээд тэгээд наацад тэр болохоор хамаагүй өглөг харагдаж байгаа. Тэгээд бас нэг юм хэлэхэд би амар буухай холоотой тэгээд жоохон гоншоноод байгаа юм шиг ярьж байгаа. Тэгээд энэндээ хөлцөл өчье. Миний хоолой жоохон юу өгсөн байгаа. За дараа нь болохоор миний физикийн дэвтэр байна. Тэгээ физик болохоор зэнхэр үзэг болон зэнхэр тодруулагчаараа дагнаад явдаг байгаа. Тэгээ бичлэгийн төгсгөл би ер нь хичээлийнхээ тэмдэглэлд ямар хэрэгслүүд ашигладаг халтхан харгалцсан. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээ өмнө нь болохоор ингээд зүгээр гарчгаа энгийн юмнуудаагаа тодруулаад хэрэгтэй зурсан юм аа гэсэн тодруулаад явдаг байсан бол ингээд хичээл онлайнаар орж эхэлснээс хойш ерөнхийдөө хамаагүй өөр хийж гиснийг харж байгаа. Ингээ өнгийн балаар бичээд за нэг юмрхүү. За ингээ бүгдээ үргэлжлүүлээд дуустал харцгаая. Тэгээд бас wash tape дээр ашиглаад тэгээ 2 дугаар семестр гэдэг нь тэнд байна. Тэгээд бас хаяада өнгийн будаг гэдэг ашиглаад өөрийнхөө мазурдаг байгаа. За нэг юмрхүү. Сүүлийн үед болохоор жоохон залхуураад зөв шууд бичээд явсан brush pen ашиглаад. За үүний дараагаар болохоор бүгдээ миний нийгмийн дэвтэртэй танилццгаая. Нийгэм болохоор анханасаа улаан өнгөөр хийсэн. Тэгээд энэ өнгөөр явж байгаа. Улаан болон хар өнгөөр. Тэгээд нэг удаа харандаа ашиглаж үзсэн чинь жоохон сонирн болсон байгаа. Тэгээд тэр харандаа ашиглаад сонирн болсноос хойш дармалцсан. Улаан өнгөөр тодруулаад дармалдаад явсан байгаа. Нийгэм дээр ерөнхийдөө brush pen дээр нэг их ашигладаг. Тэгээд гэтээ ганц хоёр удаа нөгөө нэг майлайнерийнхаа доотлоор нь ашигласан. Тэгээд хүмүүсийн нөгөө нэг санал болгодогчлон ингээд дэвтрээ 2 хувааж үтсэн. Надад жоохон таалагдаагүй. За нэг юмрхүү. За тэн дээр нэг юм жижигхэн өснөгдөх юм тийм зурсан байгаа. Тэгээд ойртуулаад харуулж байна. За нэг юмрхүү. Тэгээд миний бичгийн ер нь жоохон муухай болохоор тэгээд ойлгоорой. За дараа нь болохоор миний химийн дэвтэр байгаа. Хими бас нийгэмтэйгээ адилхан улаан өнгөөр хийдэг байгаа. За тэгээд нэг юмрхүү. Тэгээд энэ мен дээр бол жоохон амар яруу сандруу тэмдэглэж явж байсан болохоор сүдэрлэж мэдэрлээгүй. Энэ дээр болохоор цаасан дээр хийх байсан бие даалтаа хийцэн. Энэ дээр болохоор шууд бараг унтчихтай хийсэн хичээл байгаа. Тэгэхээр бас ойлгоорой. Хаяа юм болдог. Тэгээд ингээд мэдээж ганцхан улаан өнгөөр дагна гэсэн ч гэсэн заримдаа бас өөр өнгөд оруулж өгнө хэрэгтэй үедээ. За тэгээд ингээд сүдэрлэх амирх цаг авсан болохоор доор нь wash tape нааж утсан. Тэгээд нөх олигтой болоогүй. Тиймэрхүү. Тэгээд ингээд эндээс энэ хуудасны артлаас эхлээд зебрагийн Pumwari brushтай болоод хамаагүй айтайхан хөтлж эхэлдэг ус маа нэг гоё бичгсэн өмнөхөөс ол дээр харагдаж байгааг харж байгаа. Тэгээ би бол стрик бас хаяа ашигладаг. Тэгээ ямар ч энэ хичээлийн тэмдэглэлтэй хамааралгүй ч гэсэн зүгээр хэлэхэд энэ бичлэг та нарын хүлээлтэнд нийцээгүй гэдэгт би амар итгэлтэй байна. Та нар надаас би ингээд бичлэг оруулахгүй амар удсан болохоор амар гоё бичлэг оруулах байх гэж утсан байх. Тэгээд уучлаарай. Тэгээд ямар тааж тэгээд тэрнээсээ хүлцэлгчүүд нэг мэдээлэхэд 25-нд 4 сарын төлөвлөлтийн бичлэгийг оруулна гэж бодож байгаа шүү. Тийм тэрнээс оройтвол намайг битээ загнаарай. Ойрд ерөнхийдөө Instagram-да story post хийж чадахгүй завгүй. За тэгээд химийн дэвтрийн араас болохоор Монголын дэвтэр маань орж ирж байгаа. Монголын дэвтрээ цэнхэр үзгээр хийгээд цэнхэр үзгээр тодруулдаг байгаа. Нэг юмрхүү. Өмнөх хуудасуудыг нь харуулахыг хүссэнгүй. Яг цэнхэр өнгөөр бага юм бичсэн. Ямар ч тийм утгартай хууднууд байгаа. Үүний дараагаар болохоор
газар зүүн дэвтэр байна. Газар зүүн өмнө цэнхэр өнгөөр тодруулаа явсан хамгийн эхлээд тэгээ нэг юм удгартай зүгээр нэг юм бичсэн тийм харж байгаа. Тэгж явж агаад ингээд тэгж явж агаад нэг хүснэгт номон дээр ногоон өнгөтэй байсан болохоор ногоон өнгөөр зурсан чинь амар гоё тод харагдсан. Тэгээд үнээс цаашаа ногоон өнгө ашиглаж хэлсэн байгаа. Гэтэ энэ хуудасаар тодруулаагүй. Тэгээд тэр үедээ амжаагүй тодруулагчаа мартсан байсан болохоор тэгээд за гээд дараа нь тодруулъя гэж орхисон ч гэсэн одоо тодруулаагүй байгаа. Гэтэ явах бай. За ногоон өнгөөр дагна гэсэн ч гэсэн мэдээж өөр өнгүүдээс ашиглана хаяа. За нэг юмрхүү. За газар зүүн дэвтрийн араас болохоор бүгдээрээ миний технологийн дэвтэртэй танилцгаая. Технологи дээр ерөнхийдөө бараг юм бичдэг. Дээрс нь хараар бичдэг. Тэгээд нэг юм харж байгаа бол би технологи тууш бас жилийн жилд яг технологид явах гэхээр миний математикийн дэвтэр дууссан. Тэгээд дандаа тууш дээр хийсээр энэ жил ч гэсэн дахиад тэгж таарсан. За ингээ 2 дугаар семестрээ хэлж байна. Тэгээд дахиад 2 дугаар семестрээс эхлээд дараа малтсан байгаа. Гэтэ яг уу зүгээр гэж бодож байна. За нэг юмрхүү шар өнгөөр идэв байгаа технологи. Хүмүүс болохоор нөгөө хичээлийн сэдв болгоно өөр өнгөөр идэж. Би болохоор яг хичээл болгондоо өнгө хуваарлаад хийдэг. Гэхдээ зарим тохиолдолд таалагдаагүй бол өнгөө сольдог. Одоо жишээлбэл түрүү газар зүй дээр мөн түүх дээр цэнхрээр ийсэн чинь ядаргаатай санагдаад түүхөө зөвхөн хар өнгөөр дагнаж хийхэр болсон байгаа. Харж байгаа бол ингээ арагшаа дандаа хар өнгө гэж байгаа. Гэхдээ хамгийн сүүлийн хичээл дээр зүгээр амар хар санагдаад жоохон өнгө оруулж үтсэн байгаа. Гоё санагдаад. Тэгээ энэний араас болохоор буцаад яг хараараа хийгээд явсан байгаа. Нэр болохоор кейс тэгээд мэдээлэл идрээ бичсэн байна. Тэгээд тайлбарлах хуулан гэрийн даалгавар мэдээлэл боловсруулах задлан шинжлэх гээд асуултууд. Тэгээд би өөрөө сайхан муухай ичдэг сэрийс сараалгаж бичдэг хүн болохоор тэгээд миний бичгийг анзаарахгүйгээр бүгдээрээ дараагийн дэвтэр болох биологийн дэвтрийг харцгаая. Биологи болохоор ногоон өнгөөр дагнаж хөтэлдэг байгаа. Харж байгаа ч эхлээд амар гоё цагаан үзгээр ингээд сүдэрлээд амар гоё хийдэг байсан. Тэгээ сүүл рүүгээ жоохон залхуурсан. Энэ дээдлийн зайд болохоор энэ шиг зураг наах гэж байгаа. Тэгээ зураг авчиад анги дотор дальцгаж явж хагаад алга. Тэгээд за гэд хайсан байгаа. За энэ болохоор сүдэрлэг шууд хайсан харагдчихэв. Залхуураад амжаагүй анги дээр. За тэгээд үүний араас нэг юмрхүү. За нэг юмрхүү. Энэний араас дахиад зөндөө бичлэг хийсэн. Энэ бүр 3 сарын ихээр санал асуулга явуулчаад тэр өдрөө шууд хийсэн бичлэг болохоор тэгээд. Үүний араас болохоор ICT орж ирж байна. ICT дээр нэг юм тэмдэглээд байдгүй. Нөгөө компьютерийн кодуудыг жоохон бичиж авна. Үүний араас миний иргэний боловсруулалтын тэмдэглэлтэй танилцгаая. Иргэний боловсрол болохоор нэг юм байхгүй харж байгаа. Яг л онлайнаар авахд манай сургууль иргэний боловсрол ороогүй. За одоо үүний дараагаар бүгдээрээ миний онлайн хичээлүүд ер нь орох үед ашигладаг дэвтэртэй танилцгаа. Энэ болохоор телехичээл орж авахд энэгээр нь болохоор телехичээл юм байгаа. За энэ болохоор давтлах хичээл орсон байгаа манайх. Онлайн хичээлийн орсоор агаад ихэнх семестр дуусаад давтлах хичээл ороод дараа нь 2 дугаар семестр эхэлсэн ба 2 дугаар семестрээс эхлээд ашигласан. Тэгээд 2 дахь 7 хоног. Тэгээд тэр 7 хоногийнх нь нөгөө нэг бие даалтууд. Тэгээд зорилго хичээлийн хуваар. За тэгээд өлцөөцөд нэмэх болсон болохоор цавуудсан. Тэгээд ингээ арагшаа 3 сар маань байгаа. За нэг юмрхүү. Энэ дэвтэр болохоор зүгээр нөгөө Улаанбаатар принтийн А4 хэмжээтэй 36 үстэй дэвтэр. Тийм хүсвэл хаанаас ч авч болно. За одоо болохоор бүгд миний хичээлийн тэмдэглэлээ хийхдээ ашигладаг. Хичээлийн хэрэгслүүд үзэг бол шугам харандаа танилцгаая. Пенал маань болохоор ийм хоёр тасалгатай яган пенал байгаа. Гэтэ энэ бичлэгнэр пеналаа би харуулаагүй байна. Очлаарай. За стики нотыг ашигладаг байгаа. Гэтэ дэвтэрэн дээр стики нот байгаагүй харж байгаа. Стики нотыг хийх юмаа биччихээ жоохон зай гаргаад тэгээд юмаа хийчээд хуулаад авчдаг байгаа. Энийг болохоор Инкандагийн ориглоос авч ирсэн. Одоо байгаас юм мэдэхгүй. Хичээл эхлээд авч ирсэн. За дараагийнх нь болохоор энэ улаан өнгөтэй нь болохоор Pilot-ийн Super Gel гээд 0.7 мм-тэй ийм үзэг байгаа. Гаралт нь айгуу сайн. Oh my god.
За ийм үзэг байгаа. Тэгээд энэ бас инканда оргил мөрглөөр байждаг байх. Дараагийнх нь болохоор ийм 3 fine liner байгаа. Энэ хоёрын болохоор Staedtler-ийн Broad liner байгаа. Dry shape гэдэг хурдан хатдаг. Бичээл хатдаг. Энэ нь болохоор мэдхгүй би зөвхөн шүүг. Гэтэ би нэг хизэж худалдаж аваагүй гэдгээ бүр амар сайн санаад байгаа. Хошууны хувьд бол нэг иймэрхүү. Нөгөө хэд нь бас хошууны хувьд бол иймэрхүү. Тэгээд энэ гарал үүслийн тодорхойгүй fine liner бол дайггүй юм байлээ. Гэтэ мэдээж Staedtler-ыг бол гүйцэхгүй. Тийм гэтэ энийг бол дуустал нь хэрэгжилж гэж утсан нэгэнд олсон юм чинь. За үүний дараагаар Zebra brand-ийн Pumari brush байгаа. Энэ болохоор юм нарийнхан шуутай. Юу нанхлан бичиж сорж байгаа бол энэ айгуу дайггүй. Надаа энэ 3 өнгө байгаа. Тэгээд 4000 төгрөгийн үнэтэйгээр хөдөлтаалагддаг. Polaris Center-ийн нэг давхарт байдаг. Zebra-гийн нэрийн дэлгүүр нь E-Mart-д бас харагддаг. Хаан бол E-Mart-д. Тийм сансрын E-Mart-д мэдхгүй би тийш ороогүй амар удаж байна. Хаан бол E-Mart нэгэн сансрын E-Mart нэг ч ороогүй. За дараагийнх нь мэдээж хүн болгоны мэддэг Sarasage үзгийг ерөнхийдөө бас ашигладаг. Сарасаа бол угаасаа тэгэл бүгдээрээ чанарыг нь мэд. Тэгээд хар болон цэнхэр үзгээр янз бүрээр бичдэг. Тэгээд ерөнхийдөө цаасан дээр ихшлэн бичээд тэрийг хураалгаад янз бүр болчихсон болохоор ер нь үзэг их хурдан тасдаг. Тэгээд запас нь дааваа явчихдаг. Гэтэ одоо хэрэггүй л дээ. Зүгээр хийцэн гэдэг. Тэгээд энэ Colorholic гэсэн бас гарал үүслийн тодорхойгүй нэг юм хар гэл үзэг байгаа. Үүний дараагаар энэ Zero-гийн цэнхэр үзэг болон энэ нэг дардаг цэнхэр үзэг байдаг да. Энэ үзгүүдийг ашигладаг баг. Ер нь бол хаасаагүй байж идэг үзгээд. Дараагаар нь болохоор Pilot-ийн Super Gel гэдэг 0.5 мм-ийн өргөнтэйгээр гардаг юм үзэг. Энэ бас амар гоё гардаг. Тэгээд ерөөсөө запас амар дуустдаг. Энэ болохоор бас нэг гарал үүслийн тодорхойгүй юм хоёр brush байна. Нэрээ хамгийн сайн тал нь болохоор metallic brush wash tip бидэрэн дээр гардаг болохоор л ашигладаг. Дэвтрийн авсан утсан дээр юм хүн зурхад ч юм уу. Гэхдээ нэг удахгүй хатаад дууссан ба анх авахд бүр амар ингээ усамстай гараад хамгийн заврах задлаадсан нэг удахгүй гарахаа бэл. За тэгээд энэ болохоор хүн болгоны мэддэг юм маркер. Дэвтрийн авцсан дээр юм зурхад зүгээр эдэг. Нэг тал нь бүдүүн нөгөө тал нэрийнх баштай. Тэгээд энэ дайлимд та нарт нэг юм хэлэхэд миний Instagram-ыг дагдаг бол дагаарай. Тийм. Тэгээд Instagram дээр ерөнхийдөө YouTube-ээс илүү идэвхтэй байдаг ерөнхийдөө бол тийм зав гарах болгондоо нэг зураг аваад Instagram дээр пост оруулах хичээдэг байгаа. Тийм нэг тиймэрхүү. За энэ болохоор түрүүний гарал үүсэл мэддэггүй Colorholic гэдэг үзгийн бас нэг арай өөр нэ. Одоо бас нэг нь байгаа. Тэрийг өрөөнд тавьсан. За энэ болохоор юм Pencil House гэдэг 1500 үнэтэй цагаан үзэг highlighter pen гэдэг. Тэгээ миний болохоор гарахаа болцсон. Тийм ерөнхийдөө тал хүртлээ гайгүй гарч байгаа. Тэгээд гарахаа болчтой юм лээ. Энэ болохоор зүгээр нэг хаасаагүй байж идэг ханаас явж болдог нэг юм шугам явж байна. Гэтэ би нэг өөр аваагүй. Олсон л хаа энэ тэнтэс. За тэгээ энэ хоёр харандаа. Нэг нь болохоор энгийн 05-ын харандаа. Харж байгаачлаа. Ингээ ардан дараад гардаг. Бүгдрээ л мэдэх бах. За нөгөөт нь болохоор ингээд хоёлааг нь аваад энэ уртлаараа бичингүтээ бичиж туусан гутаа энийг аваад арагшаагаа игээд дахиад шинэ гараад ирдэг юм харандаа. Тийм тэгээ үзүүрлэх запаасаа солих молох шаардлагагүй. Илүү дэвтэй мавдахгүй. Жохон амар санагддаг. Гэтэ нөгөө үзүүрлэж болтгоо юм л хэлсэн. За энэ болохоор зүгээр хаасаагүй бичдэг ингээ харандаа. Энийг бас олсон байгаа. За дараагаар нь болохоор нөгөө Америкийн Big Blue. Тийм тэр брендийн ийм тас үзэг байгаа. Энэ үзэг бол ер нь айгүй гоё гардаг. Тийм миний хамгийн дуртай тас үзэг гэж хэлж болно. За тэгээ үүний араас болохоор мэдээж тодруулагчнууд маань орж ирж байна. Энэ тодруулагчнууд 3500 гэдэг. Одоо мэдгүй юм баг байдаг бах. Zebra брендийн нэрийн дэлгүүр л нөгөө нэг Polaris-ийн нэг давхарт байдаг тэр дэлгүүрт байдаг. Тэгээд E-Mart 8 бас байждаг болсон. Тэгээ Morning Glory Growing өдрөөр бас байждаг. Тэгээ зарим дэлгүүрүүдэд болохоор Melly Liner гэдэг арай нөгөө хятад нь нөгөө нэг дүр амьдлан байждаг юм байлээ. Би гэтээ миний тэрийг хэрэглэж үзээгүй. Тэгээд ерөнхийдөө бол бичлэгийг нь хүртэл үзсэн баярлаа. Тэгээ явахаасаа өмнө энэ бичлэг дээр лайк дараад тэгээ сэтгэлээ комент асуух ямар нэг юм байвал үлдээгээрэй. Тэгээд миний бус бичлэгүүдийг үзэж байгаагүй намайг анх удаа үзэж байгаа бол тэгээд миний чаналаар миний бүх бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд баяртай гэж